За өнөөдөр $10 ханш 3560 төгрөг, евро 4070 төгрөг, юань 489 төгрөг байна. За нэгдүгээр улирлын байдлаар төсвийн алдагт 1.2 их найд болсон гэсэн мэдээ байна. За тэгээ нүүрсний үн бол одоо анх төсөв хилцэжсэн үеэс бол 30-40% унтсан гэж ойлгоод байна. За тэгээ дашгүй жавхлан сайд ороод ирлээд энэ хилцүүлгийн төгсгөлд та төсөв хилцчих үед төсвийг 105 төсөвт нүүрсний үнийг $105 оруулж ирэхэд биестэй хар толгоогоор хариуцсан нүүрсний үн унахгүй цаанчстай өчнөө худалдаа авагч нар байна. Та нарын ганц мод гашуун сухатыг л батлаадах энэ төсвөө ингээд аваад гарна гэдээсэн. Гэтэл одоо бид нар үнэнтэйгээ нүүр тулцсан. Тэгээд нүүрсний үн чи ингээ унтсан. Тэгээд гол хуулиа ингэж өөрчлөө сууж штэ. Тэгэхээр одоо энэ төсөв энтрээ тодтохгүй мүү? Энэ валютын ханш чинь ингээд бүр бас замбраага алдлаа. Энэ бүхний хор оршихыг хэн хүлээж ийн вэ гэхлээр бор зүрхээрээ амжиргаагаа залгуулж байгаа иргэд, бор зүрхээрээ бизнес хийж байгаа аж ахуйн нэгжүүд энэ бүхний одоо золиос болоод байна шүү дээ. Тэгээд одоо ямар зүйл ажиглагдаад байна вэ гэхлээр засгийн газар ерөөсөө нөгөө төсөв тодтохгүйгээр бүх зүйлээ авч гарахын тулд хаа нэгтэйгээс нэг мөнгө олох зорилгоор л ерөөсөө яаралтайгаар янз бүрийн юмнууд оруулж ирдэг. Нөгөө зөвшөөрлийн хуулийг оруулж ирж байгаа үндэслэн гэсэн чинь жил болгоно $500 сая гадагшаага урсаад байна, бид нар ханшаа алдчих гээд байна гэсэн зүйл ярьж байгаа. Тэгээд тэр хууль нь болохоор хууль зүйн техникийн хувьд ч гэсэндээ бүх зүйлийн хувьд алдаатай. Өчнөө олон хүмүүс бас тэр хуулийн золиос олох боломжтой ийм хууль оруулаад ирж байгаа. За энэ хууль ч гэсэндээ ялгаа байхгүй. Бид бол энэ нүүрсний хулгайг зогсооё, тэр уул уурхайн бүтээгдэхүүний борлуулалтыг ил тод болгоё гэдэг энэ биржийн хуулийг 2022 оны 12 сарын 23-нд баталсан. Тэгээд тэрнээс хойш 1 жилийн дараа дахиад нэг өөрчлөлт оруулсан байгаа. Одоо яг энэ 13 дугаар заалт. Тэгээд энэ 13 дугаар заалтан дээр одоо жишээлбэл ахаад нөгөө нэг яриад байгаа хэрэгтэй хэрэггүй мега төслүүдээ санхүүжүүлэх юмнуудынхаа одоо нөгөө шинэ үеийн аптек гэрээгээд манай гişүүдийн яриад байгаа тэр зүйлийг оруулж ирж байгаа байхгүй юу? Нийгмийн эдийн засгийн ач холбогдол бүхий томоохон төсөөлөл бүтээн байгуулалтын ажлуудыг хэрэгжүүлэх зорилгоор харилцан ашигтай доктортой урт хугацаанд бүтээгдэхүүн солилцох гэрээг засгийн газрын өргөн мэдүүлснээр улсын хор шийдвэрлэнэ гэдэг. Тэгэхээр нөгөө нэг яригадаад байгаа мега төслүүд гэдэг нөгөө нэг ган татлагт гүүр мөр инээтрэ гих мэтчлэн тиймэрхүү зүйлүүдээ энэ нүүрс зисмис одоо босод зүйлээрээ цойлох асуудал, бартерлах тухай асуудал яриад байна шүү дээ. Тэгээ энэ уул уурхайн түүхийн эд чинь манад валют олж ирэх ёсгүй мүү? Бид чинь нөгөө валютын нөөцийнхаа бас асуудлыг ярих хэрэгтэй үсттэй. Гэтэл одоо бүр ингээ бартерлаа гэж сууждаг. Офтик гэж хэлчихлээр хүмүүс дэмжихгүй нүүрсний хулгай ярина гэж бодоод байгаа байхгүй юу? Тэгэхээр одоо бүр бартерлуугаа шилжлээ. Тэгэхээр одоо бид нар үнэнтэйгээ нүүр тулаад энэ төсвөө тодтох юм уу? Тэр нэг мега төслүүдийнхаа зарим нэгийг одоо болох юм уу? Яах юм? Тэр асуудлуудаа ярмаар шүү дээ. Цаан чинь нөгөө нийслэл чинь бүр галзуурж байна. 5-6 их найдын төсөв баталсан. Сая туулын хурдны зам гээд 1.9 их найдын тендер зарлаад энэ мөнгө нь хүрэхгүй байна. Ахаа 300-400 тэрбум их найдаар тэрбумаар нэмжгаад тэгээд энэ одоо 2 их найд гаруй төгрөгөөр зам барья гэсэн юм оруулж ирээ сууж штий. Та нарт ер нь тийм уялдаа байна уу? Нийслэл төр чинь бүр юм вантус үүсчлээ. Тэгэхээр одоо үнэнтэйгээ нүүр тулаад хизээ төсвөө тоддох юм. Энэ янз бүрийн одоо нөгөө нэг мега гэгдээд байгаа зүйлүүд дээрээ тодорхой хязгаарлалтууд хийхгүй мүү? Одоо биднэрт бол бас нөхцөл байдал шал өөр болчлоо шүү дээ. Энийг бас нэг мөчлөгч нь шал өөр тийшээ явчлаа шүү дээ. Ийм асуулт байна. Тэгээд тодруулъя. За хэдүүлээ тодтол хийгээд одоо ашиг нэмэгдээд нүүрсний үн нэмэгдээд бирж арилжаан нэмэгдчихдэг бол өдөр болгон тодтол хийцгээе. Бүр цаг болгон ч тодтол хийцгээе. Харамсалтай тийм боломж байхгүй байна. Дээрээс нь тодтол ч өөрөө ингээд хэдүүлээ нэг өдөр бол өглөө босч ирээд хийдэг зүйл биш. Төсвийнхаа ерөнхий хуулийн дээр бид нөхцөл заасан байдаг. Энэ хүрээндээ л явна. Тодтолтой тодтолгүй энэ жилийн хуулийг алдаглагүй байна гэд бид хуульчилсан жаргалан гişүнэ. Та өөрөө оролцож байгаа. Өөрөөр хэлбэл орлогын хэмжээнд зарлага гаргана шүү гэдгийг л заачихсан. Тэр энэ жил тэгжил явна. Энийг бид зөрчихгүй. Тэр шиг ямар ч боломж байхгүй. Энэ нь өөрөө тодтолоос илүү ийм суурь зарчмаа бид хуульчилж гисэн. За баялагын хувьд ярьж байна. За мөн л одоо бид
цаашдаа төсөв маань одоо эдийн засгтайгаа энэ бидний харилцаа улам илүү их чанартай, өрөөгөөж нь өндөр, өөрөөр хэлбэл төсвийн тоон багасаад эдийн засгийн өсөлт нь өөрөө нэмэгдэж идэг энэ зарчим руугаа орж ирж байгаа. Тэгвэл энэ одоо орон зайг бид яах вэ? Харсаар байтал бид баялагтаа л гэдэг энийгээ яаж эргэлтэнд оруулах вэ? Тэгвэл энээс өөр ямар сайн хувилбар байна? Төсвөөс гадуур төсвөөдөө зэрэгцэх, хөрөнгө оруулалт хийх, баялаг бүтээх ямар боломжууд байна вэ? Тэгвэл энийгээ гаргаад бүгдээрээ ярилцах хэрэгтэй. Олон улсын практик, уул уурхай эдийн засгтаа, байгалийн баялагтай эдийн засгуудын алдсан онсон за сайн практикууд нь энэ байна. Бид нар энийг хөрсөн дээрээ буулгаж ашиглая л гэж байгаа. Энийгээ хуульчлая. Энүүгээр явах гээд үзье. Хэрвээ ингээд төсөвтэйгээ хэдүүлээ зуралдаад авах юм бол одоо бид зорж байгаа эргэн бүртээ байгалийн баялаг ард түмний баялаг байх ёстой. Айл өрх бүрээр орох ёстой. Айл өрх бүрд хүртээмжтэй байх ёстой энэ эдийн засгийн өсөлтүүд маань ингээд цаасан дээрээ л үлдэнэ. Энэ боломжийг л нааш тулгаж байгаа л ийм л нэг сонголт. Энийг ингээд их хурал дээр нээлттэй ил тод ярилцъя. Сайжруулъя. Боломж болгоныг нь гаргаж ирж ярилцъя. Энийг хуульчлая гэж байгаа л ийм л зарчим гэж ингэж бодож байгаа. За нийслэлийн хувьд бол энэ сангийн сайд нэмэлт минут өгье. Гүйцээж хариулъя. Нийслэлийн хувьд бол бид төсвийн энд баталтай шүү дээ. Монгол улсын нэгдсэн төсв дотор энэ нийслэлийн төсв, орон нутгийн төсв бүгд орцсон л явж байгаа. Бүгдээрээ ингэж хард сууж агаад баа бээгүй, цэг таслалгүй баталсан. Энийхээ өрөөнд л явж байгаа. За тэрнээсээ хэрвээ гадуур явж байгаа асуудал байвал харин энд хариуцлагын асуудал яригдана.